цэцэг энэ ширээн дээр байна. Чамд таалагдж гин үү? Таалагдчихээн. Гоё юм уу? Гоё юм байна. Бид хоёр чамд зориулж мөнгөө зөглөлж цэцэг авсан. Баярлаа. Зүгээрээ Яагаад гэвэл штэ. Чи бид хоёрт чинь дандаа шин зүйл зааж зөндөө олон зүйлийг ойлгуулж чи ер нь яг үнэндээ бид хоёрын багшил гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бид хоёр чамайг баярлуулах гад цэцэг авсан. Баярлаа хоёроо. тэгээд намайг ардаа бид хоёроос өнөөдөр чамд зориулж зөндөө гойсон байгааз. Тийм байна. Ардаа хөргөн байгааз. Хөөрхөн байна. Та ямар гоё сайхан сэтгэлтэй юм бэ? Харин тий Тэглгүй дээ. чиний л ач штэ. Бид хоёр зөндөө юм зааж өгсөн. Маргадтаа. Цэцгээс ч илүү авч өгнө шүү. Мөрөө хоёулаа нөгөө нэг сурсан дууга маргатаа дуудаад үзүүлчих үү? За тэгээ 1 2 3 и үзэг барьсан төрхөн туранд минь үг холбох аргыг заасан Маргад багштаа баярлаа. Маргад багштаа бид хоёр хайртай. Яасан гоё дуулт юм бэ та хоёр чинь? Найзуудаа хамтдаа тоо тоолж сурцгаая. 1 2 3 4 6 7 8 9
Эрт үрдийн цагт шин сайхан хувцанд туйлын дуртай хамаг мөнгөө хувцанд өгч шин сайхан хувцсны төлөө хаан цуслынхаа сан хөмөргийг хайр найргүй урьдаг нэгэн хаан байлаа. Тэр хаан өдөр бүр цаг тутам цолж өмсдөг олон хувцтайч сэтгэлд нь үүрэлсэн атгах шунал бодлон хязгааргүй ихийг ямагт үсэж өөрт байхгүй элдв чамин хувцс олж өмсөх талаа бодож тэрхээ гашилгаж суун. Гэтэл нэг өдөр хувцсан дуртай хааны эзэн тулсад гадны хоёр луйрчин ирээд бид тосог торго нэхэж хувцс уралдаг хүмүүс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгүй нэгэн гайхамшигт бий. Тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэж харагдаж харин ухаан муутай мулгуу хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цуу ярэ амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцсыг өмсөж үдэхин зэрэгтэй өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр луйрчныг дуудулж өөрт зориулж тэр гайхамшигт хувцаа даруйхан урлагийг тушаалаа. Хоёр луйрчин хувцас ихэд зориулсан өнөд бутас хавах хэрэгтэй гэж худлаа ирж хааны сан хөмөргөөс их мөнгө гаргуулж аваад яг л хувцас урлаж байгаа юм шиг бүхэлдэж тонголдож ёсоор бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэрэгэн ухаантай шадар сайд өгнөө хоёр ойдолчин руу явуулав. Шадар сайд өгөн хоёр ойдолчныг хувцаа нэхэж байгаа байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр ойдолчин хоосон газар руу зааж та хараач хувцас нэхэж байгаа торгоны өнгөхээ чанар сайн байгаа биз? Үүнд өвгөн сайд хичнээн нүдээ бүлтэлгэн харавч нүдэнд нь торох зүйл үдэгцэнгүй. Димийл дотроо би тэнийг юм бэ? Энийг бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл албан тушаалаа алдна гэж бодоод нүднээ шилээ зүүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан ид байна. Өнгөхөө туунч сайхан зөхөж би хаанд өөрийн биеэр айлтгах болно. Өвгөн сайд буцаж очиод хаанда гайхам сайхан хувцас урлаж байна хэмээн айлтгав. Энийний дараа хаан бас дахиж нэг өөр мэрэгэн төшмөлөө явуулж хоёр ойдолчны ажлыг шалгуулсанд тэр төшмөлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж байгаа гэх машинаас өөр юу ч олж харж чадсангүй. Хоёр луйрчин ч өөрсдийн нэхэж байгаа хувцсны сайныг магтаж сайхан ид байгаа биз гэж асуусанд тэрхүү төшмөл юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнийг гэдгээ зарлаж энэ сайхан албан тушаалаа олдож таарна гэж бодоод хоёр луйрчны үгийг дагав. Буцаж очиод хаанда үнэхээр сайхан тансаг ид байна гэж альтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү идийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр төшмөлийн хамт хоёр луйрчин дээр хурж очлоо. Хоёр луйрчин ч хааныг үзээд хийж байгаа ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр төшмөлж урагш гарч хоосон газар руу зан. Тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа орив. Тэгээд ханаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж энэ ямар ч ихтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнийг мулгуу юм болов уу? Энийг бусдад мэдэгдвэл хаан судлаа алдна гэж бодоод өндөр дуугаар энэ их сайхан ид байна. Миний санаад яв цав нийцэж байна. Хаан толгой дохиход олон дагагсад нь юу ч харахгүй байсан ч тэнийг болохоос айж Димийл хааны үгийг дагаж үнэхээр гайхалтай сайхан хэмээн шагшин магтцгаав. Удахгүй болох их ёслолоор энэ сайхан хувцас өмсөх болно гэж айлдаад энэ гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлж толыг олгов. Их ёслолын урд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд төшмөл бараа болох ёстой бүгдийг нь дагуулсаар хаан өөрийн биеэр залран ирэв.
Хоёр лавирчин шинэ хувцас барьж байгаа дүр үзүүлж ингэж өгүүлв. Харахтун энэ бол өмд. Энэ бол цамц болно. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүүс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон төшмөлүүд Димил хааны үгийг дагаж шинэ хувцсыг нь харахгүй байгаа хэдий шагшин магтана. Хоёр лавирчин хааны хуучин хувцсыг тайлж шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүрсгэж хэсэг сүржигнөв. Хаан шинэ хувцас өмсөж дуусаад толны өмнө очиж наас тааш эргэлдэн шинжин харав. Бүгд хааны шинэ хувцсыг шагшин магтаж гайхан биширснээ дор дороо өгүүлв. Энэ үед хааныг хаан тулсынхаас ард олдны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав. Хааны гарахаар алхахад шинэ хувцсныхын нөмрөгийг барих хүмүүс ч даган ухас хийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул Димил гараа өргөж нөмрөг барьж байгаа мэт дүрийг гисгэв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран эрэхтэн хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцас өгүүлсгүй сайхан ажээ. Манай хаан жомор зохихгүй хувцс гэж байх штэ. Тэнэг болохоос бүгд имэх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг урсгана. Хааны олон хувцснууд дундаас энэ шиг гайхамшигтай үгийг нь барсан хувцс байгаагүй билээ. Ингэж байтал нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсан цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод тэр жаал манай хааныг шалдан байна гэлээ. Манай хааныг нүцгэн байна гэлээ хэмээн өвөр зуураа шивнэлтэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод үнэн үг хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцтай хүн шиг л явж байгаа дуусахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгоогоо дээш өргөн улам ихэмсэг дүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нөмргөө хормойг баригчнарч гараа дээш хийн өргөн ухаантны дүрээр даган алхлав. Чи баярлж гин үү? Баярлж байна. Бид хоёр энэ дог өнөөдрхөн сурсан. Тийм үү? Би жаа үгийг мартчихлаа. Харин ч бас сандарсан та. Гэтэ маргата. Багш гэж тусдаа өмэд юм уу? Яг яад юм болоо? Багш гэж заяа цэцэрлэгийн багш, тоог хичээлийн багш гэд байдаг. Өө тэгэд анханасаа бүгдээрээ багш биш юм уу? Үгүй ээ. Нэг багш цэцэрлэгийн багш, хичээлийн багш гэд хийхгүй штэ. Тусдаа багш нар гэдэм бас. Тийм. Тэгтэл бүгдээрээ л багш үсттэй. Тийм ээ. Тэгвэл багш болохыг хүссэн хүн болгон багш болж болох юм уу? Багш болж болно л доо. Гэтэ маргата. Нэг багш бүх хичээлийг заачдаг юм уу? Үгүй ээ. Математик, монгол хэлний багш, биеийн тамирын багш, хөгжмийн багш, дүрслэг урлагийн багш. Пүүх. Ямар олон багш вэ? Тийм ээ. Та ийм их багштай гэдгийг мэддэггүй юм уу да? Бид хоёрт ч юм байна штэ. Ганцхан чийл багш штэ. Бид хоёр ямар ч хамшиг сургууль суудаг биш. Чи бид хоёр тэгвэл чи ч бид хоёрт нөгөө нэг бүх юмыг заагаад идэг болохоор багш хүн чи бүх юмыг л заадаг юм болов гэж бодохгүй юу? Тэгэхээр манай маргад хичээл дээрээсээ зөндөө олон багшнуудаасаа олон зүйлийг сураад тэгээд бид хоёрт заад юм байна те? Тийм ээ. Чиж тэгвэл бас их сүрхий юм аа. Чи онд сурдаг бах та. Би онд сурдаг л та. Харахта. Нөгөө жоохон хүүхдүүдэд багш гэж байдаг юм уу? Байна. Тэрийг бол цэцэрлэгийн багш.
Цэцэрлэгээ. Тийм ээ. Үгүй тэгэхээр чи тэр жоохон хүүхдүүд чи нэг сайн ярьж чаддгүй шүү дээ. Тэгээ хэлийг нь яаж ойлгох юм болоо? Цэцэрлэгийн багш болохоор ямар ч хүүхдийн хэлийг ойлгоно шүү дээ. Оо тусдаа Ширмээр юм аа. Оо сонин тий. Аа. Тэгэхээр цэцэрлэгийн багш нар хаяас жоохон ууралмаар санагддаг л ах та. Цэцэрлэгийн багш бас хаяа уурлаа шүү. Айлын жоохон хүүхдүүдийг ингээл яг ээж аав шиг ингээл асарч хамгаа халамжлал. Тэгсээр нэ тэд нар ерөөсөө ууралдаг бах тий. Тийм л дээ. Гэхдээ Хөөх юм аа. Жоохон хүүхдүүдийг өдөржингөө хараад зөндөө олон юм зааж өгөөл. Тэгээ нөгөө хүүхдүүд нь хөөхөө өөдөөс нь инээгээд тэг жаргалтай байдаг бах та тий. тийм дээ. Хөөе. Хараа. Би багш олвол ер нь яг яавал дээр юм болоо? Багш болов уу? Тий. Чи зөөлөн сэтгэлтэй байх хэвээр. Надад зөөлөн сэтгэл байгаа шүү дээ. Нэр байгаа л. Тий. Тэгэхээр би багш болно гэсэн үг үү? Болно. Тэгэхээр би нөгөө тугал болохоор хүүхдүүдэд хичээл заавал миний хичээлийг ойлгох болов? Ойлгоно. Би тоошд нэг юм үзүүлээ. Суугаад үзээрэй заа юу. За, Сайн сонсоод хараад. өөрөө сайн үзээрэй чи. За. За тэгвэл үзхүү. За. За үзцгээе. Сайн бацхан хүүхдүүдээ. Өнөөдөр би их балар багштай уулзж байна. Би танаас хэдэн асуулт асуух юм. За тийм. За инжирийнхаа асуусан асуултанд багш нь хариулъя. За багш хүн яг юу хийдэг вэ гэх юм бол хүүхдүүдтэй хичээлээ заахаас гадна одоо сурагчдынхаа хөгжилд төлөвшөлд маш ихээр анхаардаг. Тэдгэр хүүхдүүдийн авьяасыг судлана. Тэгээд тэр судалгааныхаа дагуу хүүхдүүдийг бас хөгжүүлнэ. Эцэг ихэд шаардлагатай мэдээллүүдийг өгдөг. За тэгээ мөн өөрийнхөө ангийн хүүхдүүдтэйгээ ажиллахаас гадна бас шаардлагатай хүүхдүүдтэй бас тулж ажиллах шаардлагууд маш их гардаг байгаа. Тэгээд мөн хичээлийн дараа сургууль дараа хичээлийн байран дээр хичээлээ боловсруулна, консультээ боловсруулна, менежерүүдтэй батлуулна гэд олон төрлийн үйл ажиллагаа хийдэг байгаа. Багш хүн ямар байх ёстой вэ? Багш хүн бол ер нь хаач явж байсан өөрийгөө багш гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй. Үг, үйлдэл бүхий л зүйлдээ өөрийгөө хянж, цэгэнж хинтээ яаж харьцах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгээ мөн хүүхдийн харснаас нь хараад тухайн хүүхдийг тухайн өдөр ямар хөө сэтгэл зүйн байдалтай байна вэ гэдгийг хараад тодорхойлох чадвартай байх нь наад захын асуудал юм аа. За мөн сургуулийн сурагчдын дунд бас харагдах байдлаас тийм ээ бас ингээд бусдаас арай онцлог хүүхдүүд бас байдаг. Тэгээ суралцахын чадвар эсвэл тэр хүүхдийн эрүүл мэндийн асуудал гэх мэтчлэн ийм ялгаатай талууд бас үе гардаг байгаа. Багш хүний хувьд бол эдгээр хүүхдүүдийг ялгуурлан гадуурхахгүйгээр хинд яг багш хүний тусалцаа хэрэгтэй вэ? Тэрийг өөрөө зөөн сонгороо мэдрээ тэр хүүхдүүдтэй ажиллах чин сэтгэлтэй байх ёстой. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ? Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл бол багш хүн өглөө босоод хүүхдийн инээсэн, цангинсан тийм сайхан орчинд ажилдаг нь багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл байгаа. Тийм учраас багш хүн хизээж хөгшөрдөггүй, ганцаарддаггүй, харин ч бүр улам их хөгжиж байдаг ийм сайхан давуу талууд байдаг шүү. Та ангийнхаа хүүхдүүдээс гадна хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд хичээл заадаг гэсэн тэр чи ямар учиртай юм? За ерөнхийдөө нийтдээ ерөнхий боловсролын сургууль суралцдаг эдгээр хүүхдүүдэд донд хөгжлийн онцлогтой сурагчид гэж байдаг. За энэ хүүхдүүдтэй яаж ажилтдаг вэ гэх юм бол багш нь сайн дураараа одоо энэ тусгай кабинетд нь ороод ингээд тэр хүүхдийн хөгжилд нь ингээд тохирсон дэмжсэн тэр хөгжлийг дэмжсэн юм үйл ажиллагаа явуулдаг байгаа. За тийм манай сургуулийн хувьд бол яг хөгжлийн онцлогтой сурагчдад зориулсан юм кабинетыг нээсэн байгаа. За тэгээд энэ кабинеттай бол зөвхөн одоо энэ манай эсвэр сургуулийн сурагчдаас гадна энэ сонгон харихын дүүргийн бүхий л одоо тэр хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд орж багшийн энэ сургалтанд хамрагдах боломжтой ийм сайхан боломжууд нээгдээд байдаг юм аа. Тэгвэл та багш болохыг хүсэж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
За багш нь багш мэргэжлийг сонгохдоо эх орондоо юу хийж чадах вэ? Эх орныхоо төлөө юу хийх вэ гэж бодож сонгож исэн. Яагаад вэ гэх юм бол тухайн улсын ирээдүй бол тухайн улсын хүүхэд байдаг. Тийм учраас багш нь бол энэ эдгээр одоо эх орныхоо төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө боловсралтай, нинжин сэтгэлтэй, бусдыг хайрладаг, зөв төлөвшөлтөй, сайн иргэн бүтээхийн тулд багш мэргэжлийг сонгосон байгаамаа. Тийм учраас багш мэргэжлийг сонгож байгаа хүүхэд бүхэндээ багш нь хувийн зүгээс баяр хүргэмээр. Яагаад гэх юм бол та бүхний гар дээр Монгол улсын ирээдүй мандан дэлгэрч байгаа шүү гэж багш нь хэлмээр. Та бүхэндээ баяр хүргэе. Өнөөдөр ийм гоё мэдээлэл өгсөн их болон багштай баярлалаа. Баярлалаа. Багш нь ч гэсэн маш их баярлж байна. Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн манай бөөрө мөрөө хүүхдийн нэвтрүүлэг 9-р сургуулийн 3-ын зээн ангид ирсэн байна. Эхлээд бүгдээрээ багуудтайгаа танилцъя. Цагаан баг. За, тэгвэл танай баг ямар нэртэй вэ? Хар баг. За, багуудтай алга ташаад амжилт хүсье. Эхлээд хариултаа ашигласан өмнө гараа өргөж хариулна шүү. Монголчууд хаан дуулахыг цээрлдэг вэ? Орондоо. Сая хоёр баг маань гараа өргөлгүй хариулсан учраас энэ дээр оноо огч чадахгүй нэ дараагийн асуулт. 12 жил багтаж чадаагүй амтан. Тэмээ. Баяр хүргэе. Гүүний самаар хийсэн цагаан эдээ. За, хариулт хэлээрэй. Арг. Зүг байна. Баяр хүргэе. Одоо манай цагаан баг маань нэг оноотой, бас манай хар баг маань нэг оноотойгоор тэмцэж явж байна. Дараагийн асуулт асууя. 2 настай үхрийг юу гэж хэлдэг вэ? Манай 2 багт хариулт байна уу? За, би танарт 10 секунд өглөө шүү. 1 2 3 4 5. За, хариултаа хэлээрэй. Бирөө. Зүг байна. Баяр хүргэе. Одоо энэ зүр цэцэн үг заяа. Зүр цэцэн үгнийх нь үгийн нөхөн шүү заяа. Гаднаа гэлэнцэг дотроо юу гэдэг вүлээ? Танарт хариу байна уу? За. Тэгвэл одоо би танарт дахиад 10 секунд өгье. Таланцэг. Зүг байна. Баяр хүргэе. Хариултаа ашигласан өмнө гараа өрөхгүй хариулвал тооцохгүй шүү. За, дараагийн асуулт. Эдгээр биеэ чимхээр юугаар биеэ чим гэдэг вэ? За, хариултаа хэлээрэй. Эртмээр чимэг. За, баяр хүргэе. Манай цагаан баг маань 4 оноотой, манай хар баг маань 1 оноотой. Манай цагаан баг маань ясанд баяр хүргэе. Би
Би 3 заянгийн сурагч Октотрийн Бат гэрэл манай энэ найзыг Золбоо гэдэг, манай энэ найзыг Төгс Ирээдүй гэдэг. Би 3 заянгийн сурагч Алтай Атрийн Уян гайна. Манай энэ найзыг Сүхбат гэдэг, манай энэ найзыг Ялалт гэдэг. Өнөөдрийн уралдаанд манай цагаан баг маань 4 оноотойгоор маш амжилттай төрүүлсэн. Хар багтаа ч ихсэн амжилт хүсье. Баяртай. Баяртай.